Сайн бацгаана уу? Та бүхэнд би Призмын сайтын ногоон таймын 8 дахь дугаарыг хүргэж байна. Бид ногоон таймаараа тухайн 7 хоногт байгаль орчин доктортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өрнөсөн онцлог үйл явдлуудыг томилон өргөдөг. Таймын эхэнд ногоон мэдээ танилцуулъя. Management Building Materials компани өнгөрсөн баасан гарагт бүгд найрамдах Солонгос улсын Carbon Star хувьцат компанитай стратегийн ач холбогдолтын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Компаниуд Парисын хэлэлцээрийн 6-гийн 2 дугаар зүйлийг хүрээнд хөлөмжийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт аль биесээр гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит хувь нэмэр оруулах, доктортой хөгжил олон ногоон хөгжлийн шилжилтийг эрчимжүүлэх чухал алхам болж байна гэдгийг талууд онцоллоо. Дэвшилтэд байгаль дэлтэй технологийн нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашиг болон экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгт хамтран ажиллах өгөөд төслийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүдийн үр дүнд жил бүр 100 мянган тонн болон түүнээс дээш хэмжээний нүрс хүчлийн ялгарлыг бууруулах боломж бүртгэжээ. Ногоон өдөр хог хаягдлын менежмент, үүний ач холбогдлын талаарх нийтийн ойлголт мэдлэгийг дэвшлүүлэх зорилгоор олон улсын тэг хаягдлын өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 30-нд тэмдэглэдэг. Жил бүр хүн төрөлхтөн 2.1-ээс 2.3 тэрбум тонн хатуу хог хаягдал гаргадаг бөгөөд өмнөд яаралтай арга хэмжээ авах бол 2050 он гэхэд нэг жилд 3.8 тэрбум тонн хог хаягдал үйлдвэрлэдэг болох эрсдэлтэйг нэгдсэн үндэсний байгууллага сануулсаар байгаа юм. Ердөө 3.5 сая хүн амтай Монгол улсын иргэдэл гэхэд жилд дунджаар 2.6 сая тонн энгийн хог хаягдал гаргаж байна. Хог хаягдлын бохирдол нь хүний эрүүл мэндэд занал хийлж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж, байгаль орчны эсрэг хамгийн том бөгөөд удаан хугацаанд үйл ажиллах хор хөнөөлийг үүсгэж байдаг. Иймээс улс орнууд хог хаягдлын менежментийг сайжруулахдаа ирээдүйг харж төлөвлөх, хүн бүртгэх хог хаягдлын зарчим нэгдэх санаачлагыг жижиг гэлтгүй өөрөөсөө өрх гэрээсээ эхлүүлэх зэрэг шаардлагыг гаргаж байгаа юм а. Ногоон баримтаар туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх нь нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилтэд тэмцэх конвенцийн үзэл санаа зарчимтай зөрчилдөж буй тухай хөндлөө. Монгол улс эх 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд тус конвенцийн талуудын баг хурал буюу COP17 зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж олон улсын түвшинд байгаль хамгааллын бодлого хөрөнгө оруулалтын тухай ярихаар зэхэж байгаа. Харин нөгөө талд нь Монгол оронд цаашлаад байгаль орчны, газрын, усны, агаарын эсрэг ямар хор хөнөөлтөй болохыг бүрэн баталж чадаагүй мэргэжлийн байгууллагуудаас албан ёсны зөвшөөрөл аваагүй нэгэн төсөл эхлээд байгаа нь туулын хурдны зам. Дэлхийд даяар газрын дороотол, сүлжилтэн, ус, агаар, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал цаашлаад иргэдийн амжиргаа, улс орны эдийн засаг сөргөөнөлүүлж, ядуурал, уур амьсгалын хямралыг илүү түргэсгэж байна. Гэтэл газар нутгийнхаа онцлогоос хамааран уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй бүс нутгуудыг дайран 700 км гаруй урсаж хүн амьтныг ундаалахаас гадна насар өргөн нутгийг хамарсан экосистемийг бүтээж буй туул гол дээгүүр хурдны зам барих нь нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилтэд тэмцэх конвенцийн гол үзэл санааны эсрэг хийж буй үйлдэл гэж хэлж болно. Энэ тухай манай редакцийн мэлтгсэн туул гол дээгүүр хурдны зам барингаан COP17 зохион байгуулах нь грин вошингийн хэрэг өгүүллийг би Призмын сайтаас унших боломжтой. Ногоон гэрэл зурагтаа шувуудын үлгийн нэртэй зургийг онцолж байна. Ус байгаа газар амьдрал өрнөж ядаг, ус бол амьдралын их үндэс гэдгийг харуулж буй энэхүү зурагт Булган аймгийн Баян нуур сумын нутагт орших Баян нэртэй нуурын үзмжийг харуулж байна. Талын намхан гүвэний өвөрт тогтсон бахан хэмжээтэй энэ нуур бол шувуудын үлгийн нутаг юм. Баян нуурт Монгол орны болон олон улсын улаан намд бүртгэгдсэн хошуу, галуу, цэн тогруу, хонин, тоодог зэрэг ховор шувууд ирдэг. Нүүдлийн шувуудаас газар зүйн популяцийн 1% давсан тоогоор хондан ангир, алга шунгаач, цэн тогруу, умардын хавтгаалж, алга эйтэн, Азийн сүвээ цагаан, мөнгөлөг, захлай зэрэг шувууд тогтмол дамжин өнгөрдөг гэж шинжилгээ ухааны академийн мэдээлэл дурджээ. Тэгэхээр энэ нь зуны дэлгэр цагт дэлхийн онцөг булан бүрээ шувуу судлаач, сонирхогчид, гэрэл зурагчид ил нуурыг зорин ирэх шалтгаан болдог байна. Ногоон дэлхийг хэсэгтээ хог хаягдлыг дахин боловсруулахад анхаарч иргэдийн оролцоог дэмжсэн нэгэн ажлын тухай хуваалцъя. Английн Northamptonshire мужийн сайн дурын бүлэг орон нутгийн нэгэн компанитай хамтран дахин боловсруулах хог хаягдлаа тушаагаад урамшуулах боломжийг бүрдүүлсэн автомат төхөөрөмжийг Western Fable худалдааны төвд суурилуулсан байна. Өнгөрсөн онд Northampton их сургууль техник төхөөрөмжийг байрлуулж байсан бөгөөд 3 сарын хугацаанд дунджаар 1000 гаруй шил лаз хуванцар савыг хүлээн авч боловсруулсан байна.
Норт хамтны зэгцлэгч Вомбл зүүд сайн дурын бүлгийн гишүүн Марк Вудсон сайн дурынхны цуглуулдаг хог хаягдлын ихэнх хувийг лаз хуванцар сав эзэлдэг. Эдгээр нь гудамжинд хаягдаж ус зайлуулах хоолойгоор дамжин гол мөрөн улмаар далайд хүрдэгэ. Тиймээс бидний эхлүүлж буй энэхүү ажил нь түүнийг зогсооход туслах байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх үүдэл юм аа. Мөн хүмүүс хэрэгэлсэн бүтээгдэхүүнийхээ сав, лаз, шилийг буцааж өгснөөр тодорхой төлбөр буцаан авах боломжтой. Тиймээс энэ бол аль талтай ашигтай шийдэл гэж ярьсан байна. Одоогоор Weston-Fable худалдааны төвд байрлуулсан машин дахин боловсруулагдах бүтээгдэхүүн тушаасан хүмүүс 4 төрлийн дэлгүүрээр үйлчлүүлэх урамшууллын тасалбар өгч байгаа бөгөөд хамтрагч дэлгүүрийн 2 их 7 хоногт 11 болж нэмэгдэх юм байна. Харин 2027 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхлэх Их Британий үндэсний буцаан олгуулалтын системийн тогтолцооны дагуу ундааны сав баглаа бодол тодорхой хэмжээний барьцаа төлбөрийг шингээж хэрэглэгч саваа тушаагаад мөнгөө буцааж авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Цаашид энэ төрлийн төхөөрөмжийг гудамж талбайд олноор байршуулж эхлэх бөгөөд ирэх он гэхэд тус хотын иргэдэд илүү их хурж ашиглахад хялбар болохоос гадна байгаль орчин тодорхой эерэг нөлөөллийг авчирна гэдгийг BBC онцлсан байна. Ногоон агаартай уламжлал ёсоор цагуур орчны шинжилгээний газраас гаргасан 4-р сарын 6-наас 16-ны хүртэлх эх 10 хоногийн цаг агаарыг урьдчилсан төлөвийг хүргэж байна. 4-р сарын 8-нд хангайх өвсгөл хинтийн уулархаг нутгаар хүрт хүндэс орж ихэнх нутгаар сэрүүн байхыг цагуурын байгууллагаас иргэд малчид тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна. 4-р сарын 7-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймагуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймагуудын нутгийн зарим газраар, 9-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, хинтийн уулархаг нутгаар, 10-нд алтан уулархаг нутгаар, 11-н 12-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхины хурд 4-р сарын 9-12-ны өдрүүдэд говь тал хэрийн нутгаар 10-11-нд нутгийн зарим газраас секундэд 16-аас 18 м хүрч ширүүсэж нутгийн өмнөд хэсгээр шорон шуруу шуурна гэж анхаарууллаа. Агаарын температур 8-нд ихэнх нутгаар 11-12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд хэвийн байна гэж цагуурын байгууллагаас мэдээллээ. Улаанбаатар хот орчимд 4-р сарын 7-оос 8-нд шилжих шөнө хурд хүндэс орно. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5-аас 10 м, 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-өөс 12 м хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө хасах 3-аас нэмэх 2 хэм, өдөртөө нэмэх 8-аас нэмэх 10 дулаан хэм дулаан байна. Ингээд та бүхэндээ би Призмын сайтын ногоон тамийнхаа 8 дахь дугаарыг сонсдог хэлбэрээр хүргэлээ. Та эдгээр мэдээллийг би Призмын сайт болон би Призм Монгол Facebook хуудасаас унших боломжтой. Мөн байгаль орчин доктортой хөгжлийн талаарх мэдээ, тойм, өгүүлэл, ярилцлага, сурвалжлага зэргийг тогтмол сонсохыг хүсвэл манай сувгийг дагаж шинэ дугааруудыг хүлээн авч байгаарай. Дараа 7 хоногт ногоон тамаараа дахин уулзъя. Баярлалаа.